Монгол улс 2013 онд нээлттэй засгийн түншлэлд нэгдээд нийт 5 удаагийн төлөвлөгөөг тодорхой үр дүнтэй амжилттай хэрэгжүүлж ирсэн. Одоо хэрэгжиж байгаа 2025-аас 27 оны үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд олборлох үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, иргэний нийгмийн орон зай, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих, улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, нийгмийн бүх бүлэгт төрөөс үзүүлж буй үйлчилгээг оновчтой болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн сэтгэл ханамжаар тогтмол дүгнэж, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үүрэг амлалтыг олон улсад өгч нээлттэй засгийн төлөө тууштай зүтгэж байгааг бид сайшааж байна. Жил болгон нээлттэй засгийн түншлэлийг олон нийтэд таниулах, түүний ач холбогдлыг ойлгуулах, ялангуяа нээлттэй засгийн түншлэлийн зарчим, түүнийг бодитдуул хэрэг болгохын тулд юу хийх ёстой юм, ялангуяа түүнтэй уялдуулаад бид нар ямар зүйлийг зорж ажиллаж байгаа гэдгийг таниулахад бол олон улсыг хамарсан аян дэлхийд дахинд бол өрнөжин гэж харж байгаа. Нээлттэй засгийн түншлэлийг Монгол улс 2011 оноос ингээ хэрэгжүүлээ явж байна. Тэгээ энэ үйл явцад иргэний нийгмийн байгууллагууд бол маш идэвхтэй оролцдог. Яагаад ингэж идэвхтэй оролцдог вэ гэхлээр нээлттэй засгийн түншлэлийн энэ санаачлага маань өөрөө төр засгийн үйл ажиллагааг иргэдтэй илүү нээлттэй, ил тод бас эргэх юм хариуцлагатай болгоход айгүй чухал үүрэгтэй гэж хардаг. 2025 оны 2 дугаар сард сонгуулийн ерөнхий хорооно нээлттэй засгийн сорилтод нэгдснээр Монгол улс Аз дахь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын анхдагч болсныг онцлоход таатай байна. Мөн түүнчлэн төр болон иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийг бүрдүүлж, олон талын оролцоог хангаж байгаа нь олон улсад сайн туршлага болж байна. Эдгээр ахиц дэвшил манлайлал нь Монгол улсыг бүс нутагтаа төдийгүй дэлхийд дахинд нээлттэй засгийн бодлогыг бүх шатны төлөвлөлт, хэрэгжилтэд тогтвортой системтэйгээр нэвтрүүлж, иргэдийн оролцоо, хариуцлагын соёлыг төлөвшүүлж буй үлгэр жишээ орон болох боломжийг тодтогч байна. Авилгатай тэмцэх, иргэний орон зайг тэлэх, иргэний орон зайг сахин хамгаалах, за уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх. За тэгээд манай улсын хувьд дэлхийн улс оронд ч гэсэндээ онцгойлон ярьж байгаа захим шилжилт, захим засаглалыг улам бэхжүүлэх, одоо байгаагаа улам сайжруулах, хүний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээгээр хүнд хүрж байгаа үйлчлэгээ чанартай болгох чиглэлээр бол анхаарч ажиллаж байна. Нээлттэй засгийн түншлэлийг хэрэгжүүлэх тодорхой механизм нь өөрөө аюулгүй оролцоонд суурилсан юм арга зам зарчим суурилсан механизм байдаг. Энэ санаачлалыг хэрэгжүүлж байгаа улс орнууд үндэсний төлөвлөгөөг одоо гаргадаг. Монгол улс одоо бол үндэсний 5 дахь төлөвлөгөөгөө хэрэгжүүлээ явж байгаа. За энэ төлөвлөгөөний ач холбогдол нь юу вэ гэхлээр зэрэг улс орны хэмжээнд тулгамдаад байгаа нийгмийн хамгийн тулгамдж байгаа асуудлыг тэрний шийдлийг яаж шийдэх вэ гэдэг шийдлийг төр иргэний нийгэм, хувийн хөвшил, иргэдийн оролцоотойгоор ингээ хамтаараа шийдвэрлээд төлөвлөгөөндөө тусгаад төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэнд бол бас хамтаараа одоо хүчин чармаалт гаргаж ажилдгаараа айгүй чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлэх юм бол ямар нэг асуудлын шийдлийг төр дангаараа одоо гаргаж ирэх биш, хамтын оролцоонд тулгуурсан нийгмийн бүх талуудын түншлэлд тулгуурсан юм процесс байдгаараа айгүй ач холбогдолтой. Хүний амьдралыг сайн сайхан болгохын тулд төсвийг хэрхэн зарцуулах уу, төсвийг хэрхэн иргэндээ ойртуулж өгөх үү гэдэг дээр бол яг нийгэмд байгаа бүх бүлгийн дуу хоолойг сонсож, дуу хоолойг нь тусгаж, тэдний ашиг сонирхол, тэдний хэрэгцээ, тэдний нөхцөл байдлыг харгалзаж одоо нөөцийг зарцуулах тухайн асуудлыг ярьж байна. За үүгээрээ дамжуулаад бид нар яаж ажиллаж байгаа вэ, яаж хүрч чадж байгаа вэ гэдгээс гадна асуудал тулгарсан бол түүнийг хэрхэн шийдэж байгаа вэ гэдэг дээр бол одоо шудраг усны тогтолцоо яаж ажиллаж байна, иргэндээ нээлттэй хүртээмжтэй байж чадж байгаа юу гэдгийг харж болж байна. За тэгээд нээлттэй засгийн түншлэлийн 7 хоногийн баярын мэнд хүргэе. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.